Бид энэ хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа алсын хараатай бодит чиг баримжаатай байх ёстой. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлцгээс өмнө ирэх 5 жилийн үндсэн чиглэлээ тодорхой болгосон байх ёстой боловч тэгж чадахгүй. Бид нэр суурэ тавиагүй ээж ханаа өрөх гээд байна л да. Ирэх 5 жилийн чиглэлийг хизээ боловсруулж хизээ хэлцэх вэ гэдэг үндсэн асуулт байна. Энэ 26 оны жилийн төлөвлөгөөтэй 5 жилийн чиглэл маань яаж уялдахаар төлөвлөж ажиллаж байгаа вэ? Хоёрдугаарх нь бид алсын хараа 20-50-аараа үндэсний хэмжээний зорилго зорилтоо тодорхойлсон. Энэ зорилгодоо бид нар алхамаар өөрчлөх ёстой. Энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөний 331 шалгуур үзүүлэлт алсын хараа 20-50-ийн 73 шалгуур үзүүлэлттэй хэдэн хувь нийцэж байгаа вэ гэдэг хоёрдугаар асуулт. Гурав дахь асуулт. Өнгөрсөн жилээс л шилээд байгаа. Хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй сайд нараа. Хизээ төлөвлөгөө боловсруулж сурах юм бэ? Жилийн хөгжлийн төлөвлөгөө уг нь их богинохон бичиг баримт. 50 хуудас хүрэхгүй. 3 хавсралттай. Энэ 3 хавсралт хоорондоо үг үсгийн зөрүүг үр дүнгээ хэмжихийн KPI буюу шалгуур үзүүлэлт нь зөв байх шаардлагатай. Энийг л бид нэр хийчихэд төсөв зөв болоод хөгжлийн төлөвлөгөө тодорхой болоод төрийн хамгийн том үүрэг буюу тодорхой байх явдал хангагдана. Тэргүүлэх чиглэлийн 1-р хавсралт 12 хуудас. Төсөл арга хэмжээний жагсаалтын 2-р хавсралт 26. Хяналт үнэлгээний 3-р хавсралт нь 15 хуудастай. Бид эндээс энэ 3-р хавсралтад л онцгой ач холбогдол өгөх ёстой. Улсын хурлын гишүүдийн хийх ёстой ажил бол улсын мөнгө гэж байхгүй, төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Бид энэ иргэдийн төлсөн татврын төгрөг бүрийг үр ашигтайгаар зарцуулах ёстой. Үүнийгээ бид энэ 3-р хавсралтаараа хангах ёстой. Харамсалтай нь энэ 3-р хавсралтын шалгуур үзүүлэлтийн 42% нь суурь төвшингүү, зарим нь зорилттой төвшингүү, зарим нь логикийн алдаатай байна. 3 дахь хэлж байна би нэгдсэн чуулган дээр. Энийгээ засахгүй бол бид иргэдийн төлсөн татврын 100 төгрөг тутмын 42 төгрөгийг нь үр ашиггүй зарцуулах нөхцөл байдал үүсгэж байгаа. Бодит жишээ хэлье. 3-р хавсралтын 4-2 батлан хамгаалах тогтолцоог төгөлдржүүлж сөрөн тесвэрлэх чадах бүрдсэн байна гэсэн зорилготой. Шалгуур үзүүлэлт байхгүй, суурь төвшин байхгүй, зорилттой төвшин байхгүй, мэдээллийн их сурвалжч байхгүй. Батлан хамгаалахын яам яаж энэ ажлынхаа үр дүнг хэмжиж байгаа? Энэ төсвийг юунд зарцуулах вэ? Бид нар яаж үр дүнгээ хэмжих юм? Ийм төлөвлөгөө боловсруулж болохгүй шүү дээ. Хоёрдугаар жишээ. Мөн хавсралтын 4-11 Монгол улс гадаад бодлогын байр суурийг бэхжүүлж олон улс дахь нэр хүнд нөлөөг бэхжүүлсэн байна гэж. Ийм зорилго. Шалгуур үзүүлэлт нь гадаад айлчлалын тоогоор хэмжих гэдэг юм. Өнгөрсөн жил 34 байгаа нь 26 он 55 гадаад айлчлалыг төлөвлөнө гэж байна. Айлчлал олон байх тусмаа Монгол улсын нэр хүнд өснө гэж бодохгүй байна. Энэ логикийн алдаатай. Өөр оновчтой хэмжүүр байх ёстой. Гадаад яам ажлын үр дүнгээ яаж хэмжиж байгаа юм бэ? Оновчтой шалгуур үзүүлэлттэй болох ажлыг хизээ хийх вэ? Энэ 5 асуултанд хариулт авмаар. Лувсан жамц гишүүний асуултанд хариулъя. Ер нь Лувсан жамц гишүүний хэлээд байгаа энэ KPI гэдэг зүйлийг Монголын засгийн газар нэвтрүүлэх гэж оролдоод 4-5 жил болж байгаа. Зүгээр энэ Монголдо хамгийн амархан авж болдог нэгж нь бол нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт байдаг. Энэ зорилт бол ингээд суурийн тооцоолол их сайн хийгдэж эхэлсэн учраас хөр дүн дээрээ гол төвлөрөөд ингээд явцдаг. Тэгэхээр бид нар бол энэ төлөвлөлтөө сайн хийгээд төсөвжөлтөө зөв хийгээд хяналт шинжилгээгээ сайн хийж чадах юм бол хариуцлага гэдэг зүйл рүү бол очноо. Мэдээж таны хэлж байгаа яг энэ хөр дүн тэрнийх нь одоо аргачлалын асуудалтай байна гэдэг зүйлс бол байна. Яг таны нэрлэж байгаа энэ салбаруудад. Энэ дээр бол бид нар ажиллаж байна. 95 жилийнхаа төлөвлөгөөг бол бид нар ойрын үед өргөн барина. Суурь нь юу юм бэ гэж. 4 жилийн засгийн газрын хөтөлбөр 20-50 алсын хараа урт хугацааны бодлого
Эндээ бол зангидагдана. Бидний хийх нэг апдейт хийх шаардлагатай зүйл бол 25 алсын хараан дээр бид нар талтлаасаа ажиллаж байна. Ер нь энэ сүүлийн үеийн одоо AI нэвтрэлт, AI-ийн хөгжил, ногоон шилжилтийн одоо технологийн шийдлүүд бол бид нарыг яалтчгүй хүний нөөцийн хөгжил, хүний нөөцийн бодлогын өөрчлөлт бол яалтчгүй одоо энэ холын хараагаа бид нар бол дахиад нэг апдейт хийх шаардлага байна гэж үзэж ажиллаж байгаа. 5 жилийн төлөвлөгөөг ойрын үед өргөн барина. Суурьны юу юм бэ гэвэл 2 бичих баримтаа би хэллээ. Холын алсын хараа 20-50 бид нар мэдээж хэрэгжүүлэх учиртай. Хуулиараа тийм. Мөн одоо засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр буюу улс төрийн намуу сонгуульд орохдоо ард түмэндээ амласан амлалт энийг ажил хэрэг болгох ёстой. Яг энэ дээр манай дээр ялгаагүй энэ үр дүн суурилсан тогтолцоо руу нэвтрэх, үр дүнгээ их тодорхой хэмжигдэхүйц болгох, тэр нь өөрөө олон улсын байгууллагуудын жишигт нийцэх гэдэг ийм зүйл рүү алхаж байгаа шүү. Тэгээд гадаад хэргийн сайд бас дэвшүүлж байгаа бодлогуудынхаа зорилтуудыг хэрхэн төвшнээ юунаас аваад юу руу зорж байгаа тухай тайлбарлах байх, Батлан хамгаалахын төрийн нарийн байвал тайлбарлах байх. Манай Эрдэнэбат дарга яг энэ Лувсан Жамц гишүүний асуултанд хариулахаар бол гараа өргөөд нэмэлт хариулт өгөөрэй. Баярлалаа. Лувсан Жамц гишүүний асуултанд хариулъя. Тийм хөгжлийн бодлого төлөлтөө түүний өдөрлөгийн тухай хууль бол их сайн хууль батлагдсан. Тэгээд энэ хууль маань хэрэгжээд бид нэр 3-4 жилийнхаа нүрийг үзэж байна. Жил болгон энэ хөгжлийн бодлогын баримт бичгүүд, богино дунд урт хугацааны бичгийн баримт бичгүүд чанарчж байгаа. Энэ дээр сайжруулах байгаагүй л хэрэгтэй байгаа. Түүнийг сайжруулахын тулд засгийн газрын түвшинд төлөвлөлт, төсөвлөлт, хяналт үнэлгээний ажлын хэсэг гараад энэ дээр бол ойрын үед нэгдсэн платформ хийхээр эхний ажлууд нь хийгдээд явж байгаа. Мөн улсын хурлын даргын 185 дугаар захирамжаар таны халсан ажлын хэсэгтээ би 5 сарын 5-нд уулзаад одоо ингээд маргааш өдөр ахиж арга хэмжээ хийгээд явнаа. Тэгээ энэ болгон дээр энэ сайжруулалтууд хийгдэх юм аа. Энэ хуулийн дагуу яамдууд маань өөрсдөө шалгуур үзүүлэлт болон ярьж байгаа энэ KPI За, гүйцэж хариулъя. Яамдууд маань энэ дээр шалгуур үзүүлэлтүүд ирүүлээд бид нар энэ яамны эдийн засгийн хөгжлийн яам дээр нэгтгэл хийхдээ дээрээс доошоо доороос дээш зарчмыг баримтлан нэгтгэлээ хийж бодлого гаргаад бодлогынхаа хүрээнд салбаруудын уялдааг хангах энэ төвшөнд явж байгаа. Тэгээ энэ төвшин дээр энэ KPI-нууд маань сайжрах ёстой. Энэ сайжруулалт бол жил болгон хийгдээ явж байгаа. Энэ таны халсан ажлын хэсэг болон засгийн ажлын хэсгийн үр дүнд нэгдсэн платформд орчвол талуудад эхнээс хизээ хэн төлөвлөсөн ямар төвшөнд энэ бусдтайгаа уялдж байгаа гэдэг маань гараад ирвэл улам одоо төгс төгөлдөр болох юм аа. Тэгээ бидний бодож байгаагаар бол энэ жил болон 2026 онд энэ чиглэлээр бас энэ нэлээд ажлууд төлөвлөсөн байгаа. Энэ дээр бол нэлээд өрөвтэй үр дүн гарсан байна гэж бодож байгаа. Тэгээ баярлалаа. Батлан хамгаалах хондоо их юм баяр. За гишүүний асуултанд хариулъя. За Монгол Улсын ерөнхий сайдын 2025 оны 1-р сарын 23-ны өдрийн 19-р захирамжаар үндэсний сүрэн дэвсгэрүүлэх чадварыг сайжруулах стратеги боловсруулах чиг үүрэх ажлын хэсгийг байгуулагдаж, за энэ ажлын хэсгийг манай Батлан хамгаалахын сайд ахалж байгаа. За энэ түрүүн таны хэлсэн манай хөгжлийн төлөвлөлтөнд тусгацсан арга хэмжээний шалгуур үзүүлэлт хэмжих нэг суур төвшин зорилт төвшинээр одоо манайх энэ шинэ арга хэмжээд бол одоо суур төвшөнд байхгүйгээр одоо бусад шалгуур үзүүлэлт зорилт төвшингээ бас тодорхойлоод тусгацсан байгаа гэж ойлгож байгаа. Төлөвлөгөөний одоо төсөлдөө бол хөрвүүлсэн. За энэ ингээд зүгээр алдаа гарсан бол энэ манайх бол энэ холбогдох одоо журмын доо боловсруулаад хүргэсэн байна. За. Чуулганы танхимд улсын хурлын гишүүдийн асуултанд үнэн зөв бодит мэдээлэл өгөх үүрэг хүлээдэг гэдгээ төрийн албан агчид мэдж байгаа хэрэг тийм ээ. Хуулиар хүлээсэн үүрэг шүү дээ. За Батцэг сайд хариулт өгье.
За, Лувсан жимс гишүүний асуултанд хариулъя. Тэгээ Ган Төмөр Шадар сайдын хариултан дээр нэмэт хэлэхэд яг гадаад харилцааны яам бол бүх салбарын үйл ажиллагаанд оролцдог ийм онцлогтой. Тэгээд улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжлийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг улс төр дипломатын аргаар зорино гэсэн ийм зорилготой байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хэлж байгаа гадаад харилцаа олон хийж байгаа айлчлалуудын үр дүн бол бас нэг үр дүн гэж хэлж болно. За мэдээж энэ салбарын бас онцлог байгаа бүх тухайн улс оронтой бүхий салбарын үйл ажиллагааг уялдуулах, ярьж тохирох ажлыг хийдэг. Тэгээ айлчлал яг тоон нэмэгдэж байгааг бас олон талаар тайлбарлах юм боломжтой. За мэдээж айлчлалын тоон нэмэгдэж байгаа зүгээр нэг зочлоод эсвэл газар үзээд яваад байдаг асуудал биш. Айлчлал өөрөө харилцааны хамгийн оргил хэсэг нь байдаг. Олон жилийн туршид ярьсан тухай. За гүйцээж хариулъя. Тухайн оронтой харилцаанд гарч байгаа дэвшил оргил хэсэг нь бол айлчлал байд юм аа. Тэгэхээр айлчлалуудын үр дүнгээр маш олон баримт өчгүүд, гэрээ хэлцлүүд байгуулагддаг. Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын эрх зүйн орчныг нь бүрдүүлдэг. Энэ таатай эрх зүйн орчныг бүрдүүлснээр бидний гадаад худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, за иргэд хоорондын харилцаа нэмэгдэх гэх мэт олон давуу талууд бол гарч байгаа. Тухайлбал бид нар зөвхөн эдийн засаг худалдааны агуулгаар нь бас дүгнэж болохгүй. Энэ өөрөө улс төрийн харилцаа, дэлхийн олон улсын хамтын нийгэмлэгт Монгол улсын хувьд бас оруулах хувь нэмрийг бас илэрхийлж идэг. Тийм болохоор улс орлыг бас хооронд нь харьцуулаад байх ийм боломжгүй. Зөвхөн худалдаагаар ингээ хэмжээд үзэх юм бол бид нэр өөрсдөө манайх дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлээд манай экспортод гарах бараа бүтээгдэхүүн их байж чадах юм бол бүхий л боломж нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. Жишээлбэл За таны илтгэлийг сонсох байгуу асуултанд тодорхой хариулж байгаа. Ерөөсөө айлчлалын тоо давтамж нэмэгдснээр ажлын гүйцэтгэл сайжраад байгаа юм үгүй мүү л гэж асууж штэ. Тэгэхээр тэрийг л хариулж байгаа. Ажлын гүйцэтгэл мэдээж нэмэгдэж байгаа, эрх зүйн орчин нэгдүгээрт бүрдэж байгаа, олон баримт өчгүүд байгуулагдж байна. Эдийн засгийн хувьд аж ахуйн нэгжүүдэд боломж, үе таалга нь нэгдэж байна. За дэлгэрэнгүй мэдээллийг би бичгээр явуулж За Лувсан жимс гишүүн тодруулж суй. За тодруулж асуухаас илүүтэй зөвлөгөө өгье дөө. Эдийн засгийн хөгжлийн яамн дээр бүх яамдуудын зорилго шалгуур үзүүлэлтэд очиж байгаа. Алсын хараа 2050 5 жилийн чиглэл 4 жилийн хөтөлбөртөө нийцгүй байх юм бол буцаачмаар байгаа даа. Тийм л зорилготой яам болов гэж бодож байна. Зорилгоогоо ойртно гэхээс биш тэрнээсээ шал далийн юм хийгээд явж болохгүй шүү дээ яамдууд бол. Хоёрдугаарт нь батлан хамгаалах яам үнэн зөв бодит хариулна уу? Бид нэр тараасан материал дээр бол юу ч байхгүй байгаа. Боломжтой бол та бичгээр ямар материал төсөл өгснөө бас над руу илгээх хүсэж байна. Гуравдугаарт гадаад яамны шалгуур үзүүлэлтээр бол боломжит шалгуур үзүүлэлтийг санал болгож байна. Монголыг сонирхож байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын тоо хэмжээ, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, визгүй зорчих боломжтой улсуудын тоо нэмэгдэх, гих мэд бодиттой шалгуур үзүүлэлтээ үйл зүгээр болов уу гэж бодсон зөвлөгөө хэллээ. Баярлалаа.